За баярлалаа та бүхэндээ хүрэлцэн ирсэнд дахин талархал илэрхийлье. Тэгэхээр 3 жилийн өмнө бид захимжилтын бодлогын баримтчгээ батлах гээд яг энэ танхимд хилцүүлэг өрнүүлж ирсэн. Эргээд бодоход өчигдөр юм шиг санагдаж байна. За түрүүн шүүгч гишүүд маань хэлсэн би бас дахиад хэлмээр байна. Тэгэхээр бид энэ хэмжээнд хүрэхэд бол Монгол улсын дээд шүүх, за мөн одоо олон байгууллагуудын хамтын ажиллагаа, за олон шүүгч ажилтнуудын маань ууггүй хөдөлмөр байсан юм шүү гэдгийг энд зайлшгүй хэлхэн зүйтэй. За түнжтэн энэ Тэзүү хийсэн Aspiration компани, за гүйцэтгэгч компани болох ICT Group, зөвлөх үйлчилгээний IT Insight компани болон за түнжлэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, за энэхүү цахим платформын одоо төсөв санхүүг шийдвэрлэж өгсөн улсын хурал засгийн газартаа гүн талархал илэрхийлж байна. Тэгэхээр өнөөдөр та бүхэн энд орж ирээд уламжлалт байдлаар одоо танилцуулга сонсгосоо илүү за бидний одоо системтэй биечлэн танилцсан. Тэгэхээр зохион байгуулалтын хувьд бол бид нэр танилцуулга төвтэй гэхээсээ илүү туршлага төвтэй байхаар бас зохион байгуулсан юм байна. Тэгээ ер нь захим шилжилт гэдэг чинь өөрөө нөө сонсоод ойлгох биш. Харин түүнийгээ үзээд хэрэгжилж үзчихэж одоо суралцдаг, ийм ойлгодог, ийм үйл явц байгаа. За та бүхэн сая системтэй ерөнхийдөө танилцсан баг. Одоо яг та бүхэн дотроо юу бодож байгаа бол за мэдээж бол дор бүрнээ тунгааж байгаа баг. Тэгэхээр юуны түрүүнд багцлаад хэлэхэд төр зэсгээс явуулж байгаа энэ захимжих бодлого шүүхийн салбарт бодиттой хэрэгжиж эхэлж байгаа юм байна гэдгийг бол та бүхэн нэгдүгээр харсан баг. За улсын хурлаас баталсан Монгол улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогод за шүүхийн үйл ажиллагааны захин технологиг нэвтрүүлж шуурхай чирэгдэлгүй болгохоор бол заасан. Тэгэхээр бид цааснаас өгөгдөл рүү за гар ажиллагаанаас систем рүү чиглээд явж байгаа. Тэгэхээр шүүх нь иргэд олон нийтэд улам бүр ойртож за жишээлбэл тэр иргэд олон нийтийн систем бол одоо шүүхийн одоо үйл ажиллагаа хаалттай биш илүү одоо иргэд олон нийтэд нээлттэй болох ийм л зорилготой систем байна. За мөн одоо шүүх төрийн бусад байгууллагуудтай системийн хувьд бол холбогдож байгаа. За өгөгдөл солилцооны систем, хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны одоо хяналтын самбар гэх мэт. Тэгэхээр эдгээр нь ерөнхийдөө шүүхийг одоо ганцаарчилсан байгууллага биш шүү. За харин одоо төрийн одоо нэгдсэн систем, цахим одоо экосистемтэй харилцан уялдах боломжтой гэдгийг бол харуулж байгаамаа. За тэгээд дараагийн дугаарт нэг зүйл хэлмээр байгаа. Маш тодорхой. Өнөөдөр бид энэ шинэ системийг одоо бүрэн хийж дуусгалаа гэхээсээ илүү харин энэ цахим шүүхийн урт удаан хугацааны хизээж дуусахгүй ажлыг одоо эхлүүлж байгаамаа гэдгийг бас бид энэ нээлтээр хэлж байгаа. За бид бол туршин нэвтрүүлэлтийн үе шатнаас одоо ингээд явж байгаа. За түрүү манай гишүүд бол хэлсэн. За мэдээж алдаа оноо гарan засан сайжруулад явна. За хэрэглэгч олон нийтийн одоо санал үнэтэй. Тэгэхээр олон улсын туршлагаас аваад үзэхэд одоо 100% бэлэн болсон систем гэхээсээ илүү 100% одоо хэрэглээнд нэвтэрсэн системийг л мэдээж чухалчилдаг. Тэгэхээр бид бол одоо төгс системийг хүлээж суухын оронд бол бодит хэрэглээнд тулгуурласан одоо ийм системийг хамтдаа хөгжүүлэх ийм замыг би одоо сонгосон. Тэгэхээр бидэнд цаашдаа юу хэрэгтэй вэ гэж. Тэгэхээр бидний шинэ систем одоо амжилттай мэдээж одоо улам цаашаа хэрэглээнд нэвтрэхэд зөвхөн одоо технологиос хамаарахгүй. За өнөөдрийн энэхүү үйл явдлыг бол манай шүүхийн захиргааны олон ажилтнууд, олон шүүгч нар маань бол харж байгаа. Тэгэхээр бидний хувьд цаашдаа одоо хөгжлийн идэвхтэй оролцоо, сэтгэлгээний өөрчлөлт, дасан зохицох чадвар, сургалт гэх мэт зүйлүүд бол хэрэгтэй байгаа. Тэгэхээр амьдрал дээр туршин нэвтрүүлэлтийн хүрээнд би өөрөө шүүхүүдээр яваад байгаа. Тэгээ яг энэхүү шилжилтийн үе нь бол бас энэ шүүгч ажилтнуудын ажлын ачаал дээр бол ачаал нэмж байгаа нь үнэ, энийг бол нууцлах арга байхгүй. Тэд бол заримдаа илүү цагаар одоо сууж ийн хэргийг захимжуулах ажлыг бол хийж байгаа. Гэхдээ энэ бол мэдээж мөнхөд үргэлжлэх зүйл бол биш ээ. Ер нь түүхэнд үлддэг өөрчлөлтүүд бол мэдээж хизээж тав тухтай орчинд бол эхэлдэггүй. Тиймээс шүүгч ажилтнууд маань энд одоо оролцож байна. За мөн оролцогчдоо нэмээд хандаад хэлэхэд энэ цахим шинжилгээг мэдээж би одоо хажуунаас нь хараад суугаагүй юм шүү. Харин өөрчлөлтөд гар бие оролцож гардаа хийсэн шүү гэдэг энэ үгийг бахархалтайгаар хэлэх ийм түүхэн цаг мөч бас бидэнд ирсэн гэдгийг бас хэлмээр байгаа.
За төрийн бусад байгууллагын хувьд бол мэдээж түрүүн манай үг хэлсэн хүмүүс зочд маань хэлсэн интеграцийн одоо шинэ стандарт, одоо шинэ уялдааны ийм төвшин биднэрт бол шаардлагатай байгаа. За бодлого боловсруулагч улс төрийн төвшөнд болоод шинэ цахим шинжилтийн үр дүнд бол бид алстаа төсөв зарлыг бол хэмнэ. За тиймээс бидэнд цаашдаа энэ захивжилтын тогтвортой одоо санхүүжилт бол хэрэгтэй байгаа. Тэгээ шүүх хэлбэрийн хөгжлийн бодлого зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвээ явуулахад шаардлагатай зайлшгүй зардал гэдэгт одоо цаас принтерийн хор гэхээсээ илүү програм хангамж хөгжүүлэлтийн тоног төхөөрөмж шинжилгэлийн шинэ технологи нэвтрүүлэлтийн гэх ийм төсөв зардлууд бол ирээдүйн шаардлагатай болох нь тодорхой байна. Мэдээж түнчлэн хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгоно. Кибер аюулгүй байдлыг хангах хүний нөөцийн бодлогуудад бол дэмжлэг хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ утгаараа цахим шүүх 2.0 бол технологийн төсөлт гэхээсээ нөгөө талдаа бас тасралтгүй бодлого шийдвэрийн ийм процесс юм а гэдгийг энд бас зориуд тэмдэглээ хэлье. Ингээд энэ удаа үгээр дуусгая. Ингээд дараахаа нэгэн газар дахиад үргэлжлүүлэх болно. Баярлалаа та бүхэнд.